Монгол Улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 тод зарлигэд засгийн газрын 2019 оны 204 дугаар тогтоолын дагуу үндэсний бичиг үсгийн баярын өдрийг жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийн нэм гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг боломжтой. За энэ жилийн тухайд бичиг үсгийн баярын өдөр нь үндэсний бичиг үсэг Монгол соёлын үнэт урайтай 5 дугаар сарын 4-ний өдөр тохиож байгаа юм а. Тухайн арга хэмжээг Ховд аймгийн соёл урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, боловсролын газар, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл, за нийтийн номын сан, музей, стандартчлал, хэмжил зүйн хэлтээс, нийгмийн даатгалын хэлтээс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Үндэсний бичиг үсгийн гайхамшиг сурталчлах, олон угсаатны соёлын үгийг сурталчлан таниулах арга хэмжээнд иргэд хийгээд сурагчид, хүүхэд багчуудын төлөөлөл олноор хамрагдаж байна. Өнөөдөр Ховд аймагт үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх үндэсний бичиг соёлын баярын өдрийн арга хэмжээг зохион байгуулж байна талбай дээр. Тэгээ энэхүү арга хэмжээний хамгийн гол зорилго маань юу юм гэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагтай. Тэгээд энэ өдөр бид нар Монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичиг соёлоо танин мэдэх ийм боломж олгоцоог залуу хойчин үедээ олгох, мөн энэ бичиг соёлоо сурталчлах, хүн бүхэн эзэмших ёстой гэдгийг ойлгуулах ийм зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Тэгээ энэ үндэсний бичиг соёлын өдрийг өмнө нь бид нар Номын баяртай хамтдаж хийдэг байсан бол энэ жил бид нар үндэсний бичиг соёлын энэ өдрийг тусгайлан тусад нь авч хийж байгаа. Яагаад гэвэл 2025 оноос төрийн бичиг хос бичгээр явж эхэлсэн. Энтэй холбоотойгоор цаашдаа Монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, эзэмших, богино хугацаанд эзэмших ийм шаардлага байгаа учраас бид нар энийг таниулах ийм зорилготой. Тэгээ энэ зорилгын хүрээнд аймгийн боловсролын газартайгаа хамтраад бүх ерөнхий боловсролын аймгийн төвд байгаа ерөнхий боловсролын сургуулиуд маань өртөө байгуулж, музей, номын сан, мөн стандарт хэмжил зүйн газар маань өртөө байгуулан одоо хүүхэд залуучууд иргэдэд тодорхой уралдаануудыг зарлах, сурталчлах, шаардлагатай мэдээлэлээр хангах, бичиг соёлоор үйлчлэх ийм агуулгын хүрээнд өнөөдрийн арга хэмжээ маань зохион байгуулагдаж явж байна. Тэгээ энэхүү арга хэмжээг зохион байгуулалт аймгийн засгийн даргын тамгын газраас тодорхой төсвийн хөрөнгө оруулалтыг бас биднэрт хийж өгж байгаа. Энэхүү арга хэмжээг бас манай нийтийн номын сан хамтран зохион байгуулж явж байгаагаараа онцлогтой байгаа. Тэгээд одоо өнөөдөр Монгол дэлхийд 200 гаруй улс орн байдаг бол тэндээс 20-30 улс орн өөр ингэсэн бичиг соёлтой байдаг. Тэгэхээр энэ цөөхөн улс орны тоонд манай одоо улс орн өөр нэгэн бичиг соёлтой учраас энэ бичиг соёлоо одоо танин мэдэж, суралцаж, өвлөж авч явах нь бидний одоо үндсэн үүргээ гэж ингэж хэлмээр байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаанд оролцохын хүрээнд бол 14 цаг хүртэлх үйл ажиллагаа маань зохион байгуулагдана. Энэ хүрээнд эцэг эхчүүд маань амралтын өдрөөр зохион байгуулагдж байгаа учраас хүүхдүүдэд авчирж энэ Монгол бичиг соёлыг таниулах, түүнийг суралцах ийм чиглэлээр хүүхдүүдтэйгээ бас хамтарч ажилласаа гэж та бүхнийг хэлж бас урьж бас уриалж байна. За Ховд аймгийн нийтийн номын сангаас Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлагын дагуу үндэсний бичиг үсгийн одоо баярын хүрээнд одоо дараах номнуудыг бол дэлгэн одоо Ховд аймгийнхаа нийт ард иргэдэд бол танилцуулж байна. За энэ тавигдсан номнууд бол яг Монгол бичгийн үүсэл хөгжил одоо яг хэрэглэгдэх нь ямар байгаа мөн цаашлаатай зөв бичгийн дүрмүүдийн тухай бас номнууд байгаа. За энэ хувьд бол нөгөө тод үсгээр бичигдсэн номнууд байна. Уйгурж Монгол бичгээр бичигдсэн номнууд гээд одоо манай номын сангийн фондонд байдаг одоо номнууд маань ингээ байрлагдсан байна. Мөн нэвтрхий толинууд маань байрлагдсан байна. За тэгээд өнөөдрийнхөө арга хэмжээнийхээ хүрээнд манай номын сангаас одоо галгалахгүй тэмцээн мөн Монгол бичгээр бичигдсэн ертөнцийн 3 одоо олон нийтэд сурталчлах мөн үлгэрийн цаг гэсэн одоо маш олон арга хэмжээг манай байгууллагын зүгээс зохион байгуулж байна. Уян соёлын дээж үзэсгэлэнгээр одоо энэ үйл ажиллагаанд оролцож байна. За одоо уян соёлтой холбоотой ном тохиомлууд мобилийн багш Сүхбаатар одоо эмэгтэйж гаргасан тод үсэг өндөр гэгээн зан газрын одоо намтар тод үсгийг 1648 он зохиосон намхай жамцын одоо намхай жамстай холбоотой
ийм номнуудаар одоо үзэсгэлэн гаргасан байна. За Галданбошх тааны түүх шаштрын тухай одоо ийм үзэсгэлэн одоо музейн өөрсдөө ингээд гаргасан үзмрийн дээжсгэх жишээтэй одоо номнуудаар оролцож байгаамаа. За монголчууд түүхэндээ одоо 10 гаруй бичиг үсгийн соёлтой байсныг илтгэдэг. Нэгдүгээр болохоор зэрэг одоо бидний өнөө хэрэгжилж байгаа үндэсний бичиг буюу монгол бичиг байгаа. Хоёрдугаар болохоор зэрэг аюуш гүүшийн зохиосон айли гайли үсэг. Гуравдугаар болохоор зэрэг одоо зай бандад намхаж амцын зохиосон тод бичиг. Тод буюу тодорхой бичиг. За агуан балдан ламын зохиосон одоо вагандрын үсэг. За ийшээг одоо дөрвөлжин бичиг. Өндөргийн зан газрын зохиосон соён бүсэг. Хэвтээ дөрвөлжин бичиг. За 1946 онд одоо өнөөгийн бидний хэрэглэж буй кирилл бичгтээ орсон байдаг юм аа монголчууд түүхэндээ. Ийм үзэсгэлэнгээр Ховд аймгийн музей оролцож байна. Одоо ард иргэд хүүхдүүд манай үзэсгэлэнгээр зочлсноор Монгол улс түүхэндээ одоо хэдэн үсэгтэй байсан бэ? Одоо энэ үсэг бичгийг одоо дэлхийд цөөхөн ард түмэн өөрийн гэсэн үсэг бичгтэй байгаа шүү дээ. 230 гаруй орноос одоо 20 хүрэхгүй орн өөрийн одоо ийм үндэсний бичиг үсэгтэй л үлдсэн байгаа. Түүний дундаас бидний зайлшгүй суралцах одоо монгол бичиг нэгдүгээрт, хоёрдугаарт хамгийн удаан хэрэгэлсэн бичиг маань одоо тод буюу тодорхой үсэг байдаг юм аа. Энэ бүхний ялгаа, онцлогийг одоо сурч мэтгэхэд зориулж одоо тухайн үзэсгэлэнгээ гаргаж байгаамаа.